Сайн байцгаана. Подкаст тавтлын шинэ дугаар эхэлж байна. Бид өнгөрсөн 2 дугаараараа Израиль Палестины зөрчлийн шалтгааныг түүхэн болон шашныхын талаас тайлбарласан. За тэгвэл өнөөдөр бид улс төр болон геополитикийн талаас нь ярих гэж байна. За өнөөдөр бид олон улсын харилцааны реализм ондыг үндэслэгч Их гэрнүүдийн улс төрийн эмгэнэл номыг бичиж дэлхийд нэрд гарсан Джон Миршаймерийн Lex Friedman-ы подкастаар орохдоо ярилцсан ярилцлагыг товчлон хүргэхээр бэлтгэлээ. Джон Жозеф Миршаймер 1947 оны 12 дугаар сарын 14-нд төрсэн Америкийн улс төр судлаач, олон улсын харилцааны эрдэмтэн. Чикагогийн их сургуулийн улс төрийн шинжилгээ ухааны салбарын Вендел Харрисон нэрмжит хүндэт профессор. Миршаймер нь олон улсын харилцааны довтлогооны реализм хэмээх неореалист онолыг боловсруулснараа дэлхийд алдартай. Энэхүү онол нь олон улсын тогтолцоог төвлөрсөн засаглалгүй шинжтэй гэж үздэг. Их гүрнүүдийн хоорондын харилцаа нь үндсэндээ бүс нутагтаа ноёрхлон тогтоох гэсэн оновчтой эрмэлзлээр тодорхойлогддог хэмээн тайлбарладаг. Тэрээр өөрийн онолын дагуу 2001 онд хэвлүүлсэн Их гүрнүүдийн улс төрийн эмгэнэл номондон хятад улсын хүч чадал нэмэгдэхин хэрээр Америкийн нэгдсэн улстай мөргөлдөх магадлалтайг урьдчилан хэлсэн байдаг. Та Их гүрнүүдийн улс төрийн эмгэнэл ном болон түүнээс хойших бүтээлүүдэд тусгасан олон улсын улс төрдөх хүчний талаарх үзэл баримтлалаа тайлбарлаж өгнө. Тийм ээ. Би энд хоёр үндсэн санааг дэвшүүлдэг. Нэгдүгээр хүч бол олон улсын харилцааны гол хэмжүүр гэдэгт би итгэдэг. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэвэл улс орнууд хүчний тэнцвэрт маш их ач холбогдол өгдөг бөгөөд өөрсдийн хяналтанд байгаа хүчийг хамгийн дээд хэмжээнд хүргэхийг эрмэлздэг. За энэ хүн бол улс төрийн аливаа нэг чиглэлийг баримталдаггүй, зөвхөн хүч болон эрх ашиг гэдэг хэмжүүрээр хэмждэг реализмын том төлөөлөгч юм а. Түүний тайлбар бидэнд Израиль Палестины харилцаа яагаад шийдэгдэхгүй байгааг хамгийн бодтойгоор тайлбарлаж өгнө. Тэгвэл улс орнууд яагаад хүч чадал ийм их санаа зовдөг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Олон улсын системд ямар нэгэн дээд эрх мэдэл засаглал гэж байхгүй. Хэрвээ танд аюул тулгараад та 911 рүү заалгаж тусламж дуудах гэсэн ч утасны нөгөө үзүүрт танд туслах хэнж байхгүй. Ийм системд танд өөрийгөө хэрхэн хамгаалахаа өөрөө л шийдэхээс өөр сонголт үлддэггүй. Харин өөрийгөө хамгаалах хамгийн шилдэг арга бол хүчрхэг байх. Систем дэх бусад улсуудаас илүү хүчийг олж авах явдал юм а. Тиймээс улс орнууд хүч чадалд анхаардаг. Учир нь энэ нь тэдний оршин тогтнох боломжийг нэмэгдүүлж баталгаажуулдаг юм а. Олон улсын нийгэмлэг энэ бүс нутагт хоёр тусгаар улс байхыг өнгөн дээрээ дэмждэгч яагаад Америкийн нэгдсэн улс зөвхөн Израилийг хамгаалдаг Израилийн талд байдаг юм болоо. За тэгвэл Джон Миршмайер мөн энэ хариултыг бодтойгоор хариулсан. Хүндрэлтний соёл иргэн шил олдож болох бүхий л боломж завшааныг ашиглан урагшилдаг гэж би боддог. Баян таны Израилийн лоббигийн талаар дурдсан хэсгээс асууя. Та энэ сэдвээр магадгүй өөрийнхөө хамгийн их маргаан дагуулсан номыг бичсэн шүү дээ. Магадгүй биш ээ. Энэ бол гарцаагүй миний бичсэн хамгийн их маргаан дагуулсан ном. За, Америкийн нэгдсэн улс дахь Израилийн лоббиг ойрхот орнод дох Америкийн бодлогод нөлөөлдөгөө гүшүүмжилсэн. Израилийн лобби гэж яг юу болох? Тэдний нөлөө болон таны сүүлийн хэдэн 10 жилийн турш хэлж байгаа шүүмжлэлийн талаар та тайлбарлаж өгөөч. Стив Уолт бид хоёрын дэвшүүлсэн санаа юм. Угтаа бид эхлээд London Review of Books-т өгүүлэл нийтлэж. Тэгээ дараа нь номоо бичсэн юм аа. Бидний үндсэн санаа бол лобби гэдэг нь Америкийн бодлогыг Израилийг дэмжих чиглэл рүү шахдаг хөв хүмүүс болон байгууллагуудын сул бүтэцтэй эвсэл. Үндсэндээ энэ лобби нь Америкийн нэгдсэн улсыг тэр дундаа Америкийн засгийн газрыг Израиль юу ч хийсэн хамаагүй ямар ч нөхцөлгүйгээр дэмжүүлэх сонирхолтой байдаг. Хэрвээ та Америкийн нэгдсэн улс болон Израилийн харилцааг харвал орчин үеийн түүхэнд урд өмнө ийм үзэгдэл хязээж байгаагүй гэдгийг олж харна. Түүхэнд ямар ч хоёр улсын хооронд байж болох хамгийн дотн харилцаа бол энэ. Одоо бол Израиль болон Америкийн нэгдсэн улс хоёр бие биетэйгээ салшгүй холбогдсон. Бид бараг бүхий л цаг үед Израиль юу ч хийсэн тэднийг дэмжиж байгаа. Үүний гол шалтгаан нь энэхүү лоббигийн нөлөө юм л гэж бид үзэж байгаа. Харин энэ лобби бол туйлын хүчрхэг сонирхлын бүлэг. Джон Миршаймерийн үзэж байгаагаар Америкийн нэгдсэн улс яг одоо ойрох орнуудад стратегийн маш том урагшинд орцсон байгаа юм байна. Палестины асуудлыг шударгаар шийдэхийн оронд Израилийн талд
зогсноор Америкийн нэгдсэн улс дэлхийн давцанд ганцаардаж нөөц болцоогоо барж байгаа гинэ. За энэхүү сохор дэмжлэг нь Америкийн нэгдсэн улсад өөрт нь ямар хохиролтой байгаа талаар, за мөн Израилийг бусад улс шиг шахалтад оруулж чадахгүй байгаа талаар тэр ингэж хэлж байгаа юм. Мэдээж таны яриад байгаа Америкийн нэгдсэн улсын оролцоо энд маш чухал ачаал бүгдэлтэй. Таны дэвшүүлж байгаа санаа бол Америкийн нэгдсэн улс Украиний асуудалд одоогийнх шиг ийм гүнзгий оролцох ёсгүй. Мөн Израильд ийм хэмжээгээр оролцох хэрэггүй гэсэн санаа. Учир нь 21-р зуунд Америкийн нэгдсэн улсын геополитикийн гол өрсөлдөгч нь хятад бөгөөд харин бид эдгээрт сатаарснаар нөөц болцоогоо хэлхийг тарамдуулж байгаа юм байна. Миний энэ дүгнэлт зөв. Тийм ээ. Зөвхөн Украины тухайд гэхэд л бид тэднийг НАТОд элсхийг хязгаарч шахах ёсгүй байсан. Дай нэгэнд эхэлсэн бол бид энийг нэнд рүү зогсоохын тулд илүү ажиллах хэрэгтэй байлаа. Та санаж байгаа бол 2022 оны намар Украины тал Херсон болон Харьковт тактикийн томоохон ялалт байгуулах үед Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Мили одоо л хэлэлцээ хийх цаг. Учир нь энэ бол украинчуудын хувьд амжилтын оргил үе гэж хэлж байсан. Мили нөхцөл байдал цаашдаа муудна гэдгийг ойлгож байсан ч цагаан ордон түүнийг хааж бид хэлэлцээ хийхгүй гэсэн. Ингэж бид энэ асуудлыг эрт шийдэх хэдэн боломжийг алдсан юм а. Харин Израилийн тухайд миний ганц хэлэх зүйл бол Америкийн нэгдсэн улс Израилийг үе шахаж чадахгүй байр суурьтай байх нь Израильд ч Америкийн нэгдсэн улсад ч илүү дээр байх байсан. Бид Израилийг ердийн улс шиг л үзэх ёстой. Аль ч улс орон тэр дундаа Америкийн нэгдсэн улс ч Израиль ч заримдаа мунхаг зүйл хийдэг. Хэрвээ Израиль ухаалаг бус бодлого баримталж байвал бид тэдэнд шахалт үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Гэвч бид Украин болон ойрхон орнууд дээр хоёулан дээр нь алдсан. Одоо бид энэ хоёр бүсн нутагт хүнд нөхцөл байдалд байна. Таны хэлсэнчлэн энэ бол сайн зүйл биш. Учир нь өнөөдөр Америкийн нэгдсэн улсын хувьд хамгийн чухал стратегийн бүс бол зүүн Аз. Учир нь тэнд хятад улс байгаа бөгөөд хятад бол Америкийн нэгдсэн улсад тулгарч байгаа хамгийн ноцтой аюул занал юм. За ийм учраас Израиль Палестины асуудал нь ёс суртахууны төвшөнд шийдэгдэх боломжтой мэт харагддагч. Бодит байдал дээр олон улсын хүчний тогтолцооны дотоод логикоор шийдвэрлэгдэх боломжгүй зөрчил болсон гэж Миршаймер дүгнэдэг юм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн болон Израиль Палестины зөрчлийн асуудлыг тайлбарлсан цуврал дугаар маань өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.